iOS 15.7-ны гарах ёстой хугацаанаас 3 хоногийн дараа гарсан. Яагаад вэ гэхээр 3 хоног гарахынхаа өмнөх яг 7 хоногт нь iOS 15.7-ны RC хувилбар гарсан. Тэр хувилбар дээр ямар алдаа гарсан бэ гэхээр Face ID буюу царайгаа таниулаад утсаа яг түгжээг нь тайлдаг зүйл маань 15.7-ны RC дээр эвдэрсэн байсан учраас түүнийг засахын тулд ойролцоогоор 7 хоног дээр нэмэх нь 3 гээд 10 хоногийн турш засалт нь явж дуусны эцэст гарах ёстой байсан өдрөөсөө 3 хоногийн дараа л ингээд гарсан. iOS 15-ийн өмнөх бичлэгэн дээрээ 15.7-гийн дараах 15.7-ыг ойролцоогоор хизээ гарах юм бэ гэхэд бол сарын дараа гэж ойролцоогоор тооцож ийсэн. Яг тооцож ийсний дагуу бол 15.7-ыг ойролцоогоор сарын дараа бол гарсан. 0.0-1-тэй апдейт учраас нүдэнд мэдгэдэггүйц бол өөрчлөлт бол орж ирээгүй гэсэн үг. Харин ямар өөрчлөлт орж ирж байгаа вэ гэхээр хамгийн чухал апдейтийн шалтгаануудын нэг болох аюулгүй байдлын үүднээс кодын сайжруулалт бол орж ирсэн гэсэн үг юм аа. За хэдүүлээ Apple-ийн гаргасан Note-н дээрээс нь харах юм бол маш их байсан. Ягаад ингэж байнга 001-тэй мэдээллийн аюулгүй байдлын юм апдейтнууд гараад идэг юм бэ гэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чиний гар утсан дээр ч ажиллаж байгаа үйлдвэрлэлийн систем юм код бичлэлтэнд 100% төгс биш учраас энэ тэндээ жижиг сул талуудтай учраас тэр жижиг энэ тэнд байгаа жижиг сул талуудыг өөрийн давуу тал болгож ашиглахыг хүссэн юм кибер халдлага хийдэг хүмүүс тэргээр нь нэвтэрч ороод чиний гар утсан дээрх хувийн мэдээллийг чинь ингэж авах юм боломжтой ингэж болдог байгаа. Ягаад тэгэхээр тийм үү? Би хэлсэн ш үйлдвэрлэлийн систем чинь 100% төгс бишээ. За тэнгүүд нөгөө талаас юу гэхээр энэ кибер халдлыг хийх оролдож байгаа хүмүүсийн нөгөө талд нь манай үйлдвэрлэлийн системийн хөгжүүлэгч нар маань энэ 100% биш төгс кодыгоо аль болох цаг хугацаа өнгөрөхийн ирээр улам л төгс болохыг хичээнэ. За тэгээд аль болох төгс болох тусам кибер халдлага хийх гэж байгаа хүмүүсийн хувьд тэр арга зам ингээ баг ингэж хаагдана гэсэн үг юм аа. Тэгэхээр ер нь бол энэ дэлхий дээр хүн байгаа цагт нөгөө талд нь заавал кибер халдлагыг орлогыг хүсэж байгаа хүмүүс байсаар байна. За нөгөө талд нь дахиад тэр орлогыг дандаа хаахыг хүссэн хүмүүс ингээд нөгөө талд нь бас ингээд өрүүлж байна гэсэн үг юм аа. Тэгэхээр иймэрхүү мэдээлэлгүй аюулгүй байдлын юм апдейтнууд бидрийг байгаа цагт тасралтгүй байн гарна гэсэн үг юм аа. Тэгэхээр хэрэглэгч бидний хувьд иймэрхүү апдейт гарах юм бол ерөнхийдөө апдейт хийх нь зөв гэсэн үг. Өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалахыг хүсвэл хамгийн сүүлд гаргаж байгаа хөгжүүлэгч нарын зүгээс оруулж ирж байгаа энэ кодны сайжруулалтыг гар утсан дээрээс суулгах нь зөв байд юм аа. Apple-ийн сайтн дээр бол өөрсдийнхөө яг мэдээллийн аюулгүй байдлын тэр тухайн кодн дээр нь юу засагд шинжлэхсэн байдгийг нь бол тавьдаг. 15.7-ны хувьд хамгийн их дурдсан зүйл нь Apple Neural Engine гэж байна. Энэ нь юу вэ гэхээр чиний гар утсны CPU болон чипүү ачааллахаас өмнө тэрийг аль болох бага ачааллуулах зорилготой зүйл. Тэрэн дотор нь харин kernel privilege буюу тухайн яг Neural Engine-тэй холбоотой аппликейшн ажиллахад тэрний арт талд нь ажиллах хамгийн чухал зүйл дээр бол ингээд засалтал ингээд орсон юм байна. За тэрнээс гадна хоёр дахь зүйл дээр нь бол аудио гэж дурдсан байна. Аудио хэсэг дээр бас мөн адил тухайн хүний хэрэглэгчийн ийм мэдээлэлтэй холбоотой сайжруулалт ингэж орсон байна. Дараагийнх нь яг backup байна. Backup-тай холбогдуулаад бас ингээд яг мэдээлэл рүү ингэж орох юм боломжтой зүйлээс юм. Тэрийг ингээд бас залруулсан юм байна. FaceTime дээр жишээ нь чиний яг лог скрин чинь юм төгжээтэй байгаа нөхцөлд ингээд хязгаарлагдсан контентуудыг харах боломжтой юм. Тэр нь ингээд бас хаагдсан юм байна. Graphic driver дээр нь бол бас ингээд мэдээлэл аюулгүй байдлын холбогдолтой кодны сайжруулалт бол орсон гэж байна. За image process буюу зураг ингээд унших явцад бас тийм үү? Ийм kernel privilege буюу тухайн зурагтай холбоотой зүйл ажиллангууд тэрнийх нь арт талд үйлдвэрлэлийн системийн хамгийн чухал ажилтдаг kernel хэсэг дээр бас ийм дутагдaltaй талс байсан юм байна. Тэрийг бас ингээд зассан байна. За тэгээ бидний ингээд байнга security update орж ирэх болгонд дандаа kernel гэж бол орж ирдэг. Харин энэ kernel-тэй холбоотой ингээд 3 4 байна. Ингээд бүр 5 байна. Өмнөх iOS 16.1 дээр бол нэг 2-оос 3 байсан санаж байна. Харин 15.7-ны хувьд ингээд баг 4-5 бол орж ирсэн байна. За kernel гэдэг нь яг нарийн тайлбарлах юм бол яг юу гэхээр чиний гар утсан дээрх үйлдвэрлэлийн системийн чинь хамгийн чухал ажлууд гэж зүйл ойлгож болно. Ямар ч аппликейшн байсан бай тэрний яг арт талд нь яг суур ажилдаг зүйл гэж ойлгож болно kernel гэдгийг. Яг чиний гар утсан дээрх CPU болон RAM богино хугацааны санамжны очи яг яаж ажилтдаг талаархыг голд нь ажилтдаг хамгийн чухал зүйл гэж ойлгож болно. Model I/O гэдэг чиний гар утсан дээрх RAM-тай холбогдолтой бас ингэ сайжруулалт орсон гэж байна. За энэ PPP гээд энэ юу гэхээр чиний яг үйлдвэрлэлийн систем дотор өчнөө функц байгаа. Тэр функцүүдийн зарим нэг функцүүд дээр яг тодорхой утга яг нэг утгаа давж болохгүй эсвэл нэг утгаасаа доош утга давж болдгоо гэсэн зүйл байдаг. Тэрнтэй холбогдолтой бас ингэ засалт хийсэн юм байна. За Safari дээр жишээ нь тийм үү
одоо зарим нэг одоо сайт руу оронгууд одоо чиний одоо хэрэгтэй мэдээлэл одоо ингээ алдагдах зөлөөс юм байна. Тэр нь одоо ингээд бас ингээд энэ апдейт дээр ингээд засагдсан гэж юм. За WebKit буюу одоо чиний гарцсан дээрх аппликейшны интернет ашигладаг одоо аппликейшнуд байгаа штэ. Одоо жишээ нь одоо App Store ч юм уу Safari ч юм уу тэртэй холбогдолтой бас ингээд сайжруулалтууд орсон гэж юм. За энэ Wi-Fi-ны хэсэгтэр болохоор ингээд жоохон ингээд сонирм одоо Wi-Fi сүлжээр өн ингээд нэвтэрчих юм бол settings-ийн гүйцэтгэх үүрэг ингээд бас ингээд болохгүй байсан гэж юм. Тэрнийг ингээд засагдсан гэж юм. Хамгийн сүүлийнх нь энэ зээлийг бид тахшгүй энэ нь болохоор яг хэрэглэгчээс шалтгаалж яг ингээд яг тухайн функцэн дотор яг нэг тухайн код бол ингээд ажиллагдсан юм байна. Одоо болохгүй код нь тэр нь бас ингээд одоо засагдсан гэж бол хэлж байна. iOS 15.7-ны гарсантай холбогдуулаад надад ямар юм бодол төрсэн бэ гэхээр одоо жишээ нь iOS 12-ийн хувьд яг бүтэн 1 жилийн зайтай мэдээлэл айлгүй байдлын апдейт намар болгон бол гарч явж байгаа. Тэнгүүд iOS 15-ыг яг технүүгүй гэдгийг бол би одоохондоо хэлж мэдэхгүй байна. Тийм учраас миний таамгаар iOS 15.7 эргээд дараагийн апдейт одоо 23 оны намар гарна гэж бол би бол тооцож байгаа. Гэхдээ бас яг тэхгүйгээрээ iOS 15-ийнхаа яг чухал мэдээлэл байдлын холбогдолтой хөгжүүлэлтийн код орж ирэх шаардлагатай болчвол бүтэн 1 жил хүлээхгүй одоо юу гэдэг чинь тухайн бүртнийг тийм тохиолдол гарвал яг апдейтууд нь гараад явчих магадгүй гэсэн бас юм таамаг бол бас байна. Эсвэл яг иймэрхүү iOS 15-ын хөгжүүлэлтийг яг өмнөх одоо iOS 12-тойгоо адилхан байдлаар ч явуулахыг бас үүсэхгүй. Одоо жишээ нь яг жилд нэг удаа iOS 15-ын хөгжүүлэлтийн кодны сайжруулалт. За тэгээд тэрнтэйгээ зөв iOS 12-ын гараа явдаг. Тиймэрхүү байдлаар явах магадлал нь миний хувьд 50% дээш одоо боломжтой гэж бол харж байна. Яг одоо iOS 15.7-ыг суудсан байгаа iPhone-уудын хувьд одоо 15.7-ны үйл апдейт хийх нь зөв юм буруу юм гэж асууж байгаа. За яг саяны миний хэлсэнчлэн өөрийнхөө одоо мэдээлэл аюулгүй байдлыг одоо үнэхээр яг ач холбогдолтойгоор хүлээж авдаг хүмүүсийн хувьд бол 15.7-ыг бол апдейт хийх нь зөв. Харин одоо батарейны хувьд яаж байгаа вэ гэхээр 15.7-гийн дараа 15.7-ны гарч ийн. Ялангуяа миний би байнга хэлдэг им 00 нэгтэй апдейтнуудын хувьд бол айхтар бүр өмнөх одоо ерөнхий 0 нэгтэй харьцуулахад 001 нь бол батарейны бол асуудал бол хүчтэй бол үүсдэггүй. Тиймээс 15.7 дээр байгаа хүмүүс 15.7-ыг л апдейт хийхэд бол айгаад ах зүйл байхгүй шүү гэж бол би зөвлөж байна.